Хэрэв та цалингаа тухайн ажилтны ажилласан нийт гүйцэтгэлээс нь хамааруулан боддог бол тухайн ажилтны ажиллах ёстой буюу сарын ажлын фонд хоног цагийг мөн тохируулан өгөх шаардлагатай байдаг. Ингээд та сарын ажлын фонд хоног цаг болон ажилласан хоног цагийг зөв оруулан цалингаа бодоход цалин бодолд амжилттай зөв бодогдох боловч дахин шүүх товчийг дарахад сарын ажлын хоног, сарын ажлын фонд цаг автоматар солигдоод байвал тухайн үзүүлэлтүүдийг эдийн засгийн хуваалцаагаас автоматар татна гэж тохируулсан байна гэсэн үг юм. Үүнийг шалгахдаа тохиргоо засны системийн эхлэх тохиргоо руу орон цалин бодолт хэсгийн доор байрлах цалин бодолтын цонхон дээр сарын ажлын фонд хоног цагийг эдийн засгийн хуваалцаагаас татах бол тэмдэглэл гэсэн тэмдэглэгээ ямар байгааг шалгах юм. Хэрэв уг тэмдэглэгээ тэмдэглээстэй байгаа тохиолдолд та цалин бодолтын цонхон дээр сарын ажлын фонд хоног цагийг оруулахдаа эдийн засгийн хуваалцыг ашиглах шаардлагатай гэсэн үг юм. Үүний тулд цалин бодолтын цонхны зүүн доор байрлах дөрвөлжин шар менюнээс эдийн засгийн хуваалцыг цонх руу орон цалин бодож буй сараа сонгон эдийн засгийн ажлын өдрүүдийг тохируулж өгөх ёстой юм. Маусны баруун тавчийг даран өдрийн төлөвийг солих цонх руу орсноор амралтын өдөр, баярын өдөр, олон нийтийн ажил, хагас ажлын өдөр гэх зэрэг ажлын төлөвүүдийг сольж өгөх боломжтой бөгөөд энэ дээр тохируулсан ажлын төлөвүүд нь цалин бодолтын цонхны сарын ажлын фонд хоног цаг руу автоматар очих юм. Ингээд цалин бодолтыг шүүхэд сарын ажлын фонд хоног цаг эдийн засгийн хуваалцаагаас автоматар төлөгдөх болно.